За сайн байцгаана уу. Шинэ иргэний шинэ хүн сургалтын төвөөс гаргаж байгаа шинэхэн подкаст маань эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн дугаарт маань манай сургалтын төвд сураад төгсөөд тэгээд илүү олон өрсийг зам үржигийг нь олуулахаар шийдээд энэ сургалтын төвдөө багшаар болцсон Гамбат багш маань оролцож байна. Сайн байна уу? Сайн байна. Өдрийн мэндэ. За өдрийн мэнд. За яриага таныг яг энэ сургалтын төвд ирж суухаас арай өмнөх цаг хугацаанд очиж байгаад хоёлаа эхлэе гэж бодож байна. Яг тэр цаг хугацаанд танд ер нь яг ямар мэдрэмжүүд төрж та энэ сургалтын төвийг сонирх болсон бэ? Эсвэл яг одоо тэр сургалтын төвөөс өмнө танд ер нь ямархуу мэдрэмжүүд тань ингээд дагаад хөтлөөд явж исэн болоо? За миний хувьд болохоор сургалтанд суухаас өмнө гэвэл би яг өөрийнхөө амьдралын нүд авчих ярил л та тийм. За би болохоор одоо нэг 20-тойд ерөнхийдөө Европын орнод очиж ажиллаж амьдраад тэгээд нэг 10 гаруй жил амьдраад ирсэн баг. Тэгээд 20-той гэдэг чинь яг хүүхдэрэл ерөнхийдөө гадны орн руу зорч байгаа шүү дээ. Тэгээд тэнд ажиллаж амьдраад тэнгүүд тэр улсууд ч юм мэдээж Монгол улс тэ ямар улс вэ? Ямар хүүхдтэй вэ гэж ингээл асууж байгаа юм л да. Тэнгүүд нь хариулнаа. За манай Монгол бол бас тэ одоо ингээд юм дэлхийн талыг ажиллаж байсан. Ингээл нөгөө Чингис хаанаараа л мэдээж бахарх гал ингээл ярина. Тэнгүүдээ яг тэр үзэл санаа одоо юу гэдэг тэр мөрнийг ингээд хэлэхлээр бас сайн мэдтгүй. Ясман дээр бас түүхэнч бас тийм сайн мэдхгүй байгаа шүү дээ. Тэгээд 10 жилийнхаа авсан мэдлэгээр л тэгэл ингээ хариулах гэхлээр нэг л болдгоо. Тэгээд тийм асуулт ер нь тавиад эхлэхээр би ер нь түүхийн мэдлэг ер нь том багтай юм байна гэдгийг эндээс олж авч байгаа байхгүй. Тэгээд түүхээ ерөнхийдөө жоохон судалж сонирхъя гэд ном жоохон уншдаг. Тэгээд дээр нь жоохон энэ буддын шашны одоо нэг сургаал номлуудыг бас уншиж сонирхох юм дуртай. Тийм байсан. Тэгээд Монголд ирвэ нэг 10 гаруй жилийн дараа тий. Тэгээд ингэсэн чинь манай дүүнер яг надаас асууж байна л да гадны улс орн хэрвээ ямар вэ гэж асууж байна. Тэд нэр за тийм гой хөгжилтэй тийм улс бэдийн гэж хэлэхээсээ илүүтэйгээр Монголынхаа түүхийг тий хэр сайн мэдэх вэ? Энийг нь судлал дээр юм байна гэдэг ийм дотор орж иржсэн. За тэр гадны улс орн мэдээж сайхан хөгжилтэй тий ийм юм байна гэдээ яг хэлжлээ. Гэтэ хүн өсөж том болохдоо хүүхдүүхээ мэдчих хэрэгтэй юм байна. Монголчууд гэж ер нь яг монгол хүн бэ гэж ямар хүнийг хэлдэг гэдэг тодорхойлт хэрэгтэй байгаа таахгүй. Одоо ингээд Монгол улс ингээд хүмүүсийг ингээ харахлаар яг монгол хүн гэж ямар хүнийг гэхлээр би ерөөсөө олохгүй байхгүй. Одоо идэж хэрглэж байгаа өмсөж зүүж байгаа юмнууд мөрөөсөө дандаа л бүхэл улс орны хэрэглээ өөрсдөө юу бүтээж байгаа гэдэг юмыг бас ингээл хараал. Тэгээд за тэгвэл одоо би энэ дүүнертэй тий энэ монгол хүн гэж ямар байх хэвтэй хин юу юм гэдэгтэй ийм хэлэх гээд ингээд жоохон судлаад үзээд тэгээ түүхээ мэдээж ингээд сайхан үзэл явж байна. Тэнгүүтээ Монголын нөгөө өв уламжлал түүх оноллыг ингээд сураа явж хахад ерөөсөө хүүхдийг бүр хар багаас нь бүр 1-7 настай хүүхдүүд дээр нь яаж сургадгийг тий 7-оос 14 настай хүүхдүүдэд яаж харьцдаг яаж сургадгийг 14-өөс 21 нас гэл ингээл бус тусдахын насан дээр нь ингээд гоё ингээд зааж сургаж эхэлж иржсэн байна л да монголчууд. Тэгээ энэ минийг ингээд судлаад ирэхлээр би өөрөө нэг тэгж өсөөг болохоор би ер нь өөрийгөө мэдчих юм байна. Өөрийгөө олох юм байна гэдэг юм ярил хайгуул түүхээс эхэлж штэ тий. Тэгээ түүхтэйгээ холбогдоод эхлэхээр мэдээж нөгөө манай бөөгийн шашин бас яригдана. Бөөгийн шашин ч байх тэ бөө үзэлтэй монголчуудын
шүтлэг. Тэгэл энэ Монголын өв ухаан, соёл, заншил эднэр бүгд яригдана. Тэднэр нь бүгд л бас л далд ертөнцтэй ингээд холбогддог ямар нэгэн байдлаар. Хамгийн наадлын жишээ нь цай сууныхаа дэж өргөж байна. Тэ сайхан залбираал, утга ус уул бас аав ээжигээ бодоол, үр хүүхдээ бодоол, сайхныг бодоол, сүүгийн чин сэтгэлээс өргөж байгаа. 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэд. 9 цагаан хүсэл нь гэж юу юм? Ягаад сүү цайныхаа дэж өргөж байгаа? Тэгээ юу яг хүсэж шингэж тэнд ингэж нэг төвлөрөл үүсгээд байгаа юм тий. Энэ бүгдийг ингээд жоох ингээд сонирхож эхэлсэн л дээ. Тэнгүүд одоо орчин үе буюу одоо энэ хүмүүс болохоор тэрнийг манифест гэж хэлээд байна л да. Яг юун дээр төвлөрч хүсэж जैन тэгээ сайхан нутаг уул усандаа ингээл сайхан залбираал ингээд сүү цагааныхаа дэж өөр тэр ч өөр манифест болчиход байгаа юм. Тэгэхээр л ерөөсөө бүр ингээд чин сэтгэлээсээ яг тэрнийг хүсээд ингээд өргөж явахад уул ус нутгийнхын тэр эзэн савдгууд тэгээ өөрийнх нь тэр хүсэж байгаа хүслэд нэр нь ерөөсөө ингээд биелээ явждаг. Монгол ахуйч тэр чигээр одоо засал, үйл, дом одоо тэр чигээр явж байгаа шүү дээ, тий. Тэр талаараа бол Монголын тэр ахуйн соёл эднэр бол үнэхээр гайхамшиг. За хамт өгшиг тэгвэл одоо яг ийм одоо өөх түүхээ мэдэх гэсэн те Монгол ахуй соёлоо таних гэсэн бодлоос нь одоо ер нь ихтэй гэж ойлгож болох уу те яг энэ чиглэлийг сонгосно. За. Тэгээ яг энэ сургалтын төвийг одоо яг сонгоод сурах шалтгаан юу байсан бэ? За тэгээд нөгөө өөх түүхтэйгээ холбогдоод ирэхээр далдын ертөнцтэй далдын тэр нэг те далдын зүйл далд тухамсар гэл ингээл яриад байна л та. Тэгэхээр энэ далдад байгаа юм газартаа те хөрсөн дээр бууж ирсэн ил ухамсар болчиход байна шүү. Тэгэхэд монголчууд дээр үеэсэн тэр далд ухамсар, ил ухамсар гэж нэг байгаагүй зүгээр л тэр далдтаа те байгаа юмыг л зүгээр Монголдоо ингээд нутгшуулаад ингээд гаргаад ирж байгаа байхгүй. Тэр далд гэсэн юм ерөөсө баг байхгүй шүү те. Одоо л далд илт гэж яриад байгаа учраас. За тэгээд тэр их далдын одоо далдын л гэж ярина л да. Далдын тэр бэлэг авиасыг өөрийнхөө дотор байгаа тэр авиасыг нээж хөгжүүлж чадах юм бол Монгол хүн тий ямар тэр өндөр тийм ухамсар оюуны мэдлэгтэй хүмүүс байсан бэ гэдг нь одоо манай Монголын өөх түүхээс харагдана л да 13 дугаар зууны үе. Эд сэргэн мандаж байсан үе тий. Энэ хүмүүс маань Чингис хаан маань тий тэр нутгийнхаа уул усан дээр гараад 3 хоног 3 шөнө залбирлаа мөрөглөөлөгдөхтэй. Тэгэл бууж ирэл мөнх тэнгэр тэгж иллээ. Мөнх тэнгэрийн хүчин дор ийм зарилгыг хүлээж авлаа гэл ингээ ярьдаг. Энэ болохоор ингээ сайхан төвлөрч суугаад тэр өөрийнхөө тэр дотоодтойгоо холбогдоод тэр дээд судтайгаа холбогдоод яах ихтэй заавраа ингээ давдаг байж. Тэр үднээс ингээ давж үсэх юм бэл юм. Зүгээр шашингүй үзэлтэй ч юм уу зүгээр юм итгэдэггүй хүмүүс бол зүгээр нэг өгч ойлгох юм. Тэ урд нь бол 3 хоног одоо юу хийсэн бол эсвэл нөгөө бөөмөг бөөлүүлсэн болов гэл. Тэгэхгүй нэг тиймэрхүү нэг ойлгомжгүй шүү дээ. Яг хоо энэ талаар ингээд судлаад эхлэхээр угаасаа юмнуудынх нь гарц гаргалгаа тайлбарлах юм л да. Тэгээ ийм утгаараа би ерөнхийдөө за тэгвэл бид нэр ном номноос уншчлаас байна. Бид нар бол тархиныхаа ч юм уу тэ юуны чинтэй амьдралдаа ерөөсөө 101% дээр л ашиглаж амьдардаг. 99% нь ерөөсөө ашиглаж чаддаггүй гэдэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр тэр далд гэж яриад байгаа тэр өөрийнхөө авиас чадамжийг гаргаж ашиглаж ингэж амьдрах юм бол одоо тэ 1% дээр юм байгаа юм бол цаад 99% нь би ашиглаад тэр нэмийг олж авах юм бол тэ ямар сайхан амьдрах вэ гэдэг юм байгаа тоххой. Тийм талаар ингэж судалж орж ирээд яа тэгж судлах яаж судлах вэ гэхээр л одоо энэ подкастууд их сонслоо л доо. Тэр их зөө тав их сонсдог гэсэн. Тэр бол олон хүнийг сэрээсэн тийм подкаст байх, контент байх гэж бас боддог. Бас тэр хүнд бол тэр гаргаж ирсэн, эрхэлж ирсэн тэр хүмүүст нь бол яг ингээд дотор бол байрлж байдаг. Энэ сонсоогүй хүн их ховор юм шиг байгаа. Ямар нэгэн дугаарыг бас олоод сонсцсон л байдаг юм шиг байна тийм хүмүүс. Тийм яг нөгөө сонирхож байгаа хүмүүс нөх олд сонирхон тэгэнгүүтээ бас тэр чи нэлээ итгэвтэй тийм
байсан мэлээ шүү дээ. Би болохоор яг тухайн үед тэр ковид үед гарч байгаа үед нь бол сонсоогүй саяхан 2023 онд тэ гадаадд тэр ажиллаа хийж явахдаа би сонсдог байсан байхгүй. Зөв. Сайн нөгөө тархины талаар ярихад бас нэг юм бодогч юм л да. Одоо хүмүүс чинь аюух завгүй болоод их одоо энэ одоо оюун тархиа их ашигладаг болсон. Энэ хэрээрээ их ашиглах тусмаа бас тэр чадвар чамдууч нь их буураад байгаа гэж зөвлөгт их ярьдаг болсон байсан тийм. Тийм одоо шинжлэх ухаан гээд одоо төхөний тархинаас л гарч байгаа тийм юм шүү дээ тийм. Имийг баталдаг тийм. Тэр нь бас л одоо нэг хувь дээрэл байна л гэсэн л үг шүү дээ хүний тархиаг бодох юм бол. Дахиад цаана дахиад ийм хөгжил дэвшил юм юмуд гарч ирэх нэ. Тэр хөгжил одоо бид нар чинь хөгжил дэвшил гэдээ ярихлаараа энэ нэг одоо цахилгаан техник янз янз юмыг л одоо ингээл гарч илэн л да хүний оюун санаанаас багтамгүй сайхан зүйлсүүд гарч ийн. Энийгээ дагахын хэрээр хүн чанар нөгөө нэг яг хүн чанар байхгүй учраас одоо энэ атмын тэ янз янзын зэсгүүд хийж гэн газар усаа их ухаж гэн байгалыг их сүйтгэж гэн тэ хүний хөгжил ингэж адилхан дэвшиж явахын хэрээр ингэж байгальдаа дэлхийдээ ингэж хор уршигтай юмнууд хийгдээд эхлэх байгаа байхгүй. Тэгэхээр тэр далдад байгаа тэр оюун ухаамсарч нь бол тийм биш юм аа. Зөвхөн хүний тархиар ботсон тэр олон зуун жил дарагдж явсан тэр амиа хамгаалах өрсөлдөөн айдас тэ бие биентэйгээ өрсөлдөх юм өрсөлдөөн янз янз юмнаас үүдэл нь улс орнууд чинь ингээд дайтай тийм хорт юмнууд гараад байна л та. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар яг юу суралцах юм бэ гэхлээр л яг хүн байхдаа эхлээ суралцахгүй бол болохгүй болчиход байна л та. Одоо энэ чинь дэлхийг өөрсдөө сонирхолно шүү дээ. Тэр утгаараа тэгээд би дүүнэртээ ер нь юу хэлэх ягаад ингээд хэлж заах хэрэгтэй юм байна. Хүүхд түүхээ судлах хэрэгтэй юм байна. Хүн чанартай байх гэдгийг хэлчихгүйд ингэж анх орж ирчээ. Тэнгүүтээ би өөрийгөө бас мэддгүй юм байна. Өөрийгөө олж нээх юм байна гэдэг талаасаа энэ сургалтанд орчихсон байна. Тэгээд анх нэг энэ сургалтанд орж ирэхдээ ерөнхийдөө илүү нөгөө яг миний анх сонирхож байсан одоо тий би хин бэ юу юм бэ гэдэг талаа мэдээж сонирхож орж ирж байсан. Гэхдээ нэг бөө талаас нь тэр далтын дээр нэг сонин ичитийг нь бас их амар сонирхож орж ирсэн юм шиг л одоо бодоход. Тэгсэн чинь одоо яг хаа ингээд бодоод үзэхэд бол тэр бол угаасаа яг тэр дотоодтойгоо холбогдоход бол тэр бол ичити ингээд янз янз юм яриад тэр бол угаасаа байх л асуудал. Зүгээр л бид нар тэ нэг сандал аваад тийш нь тавьж байгаатай адилхан байдаг л зүйл болж таарад байгаа байхгүй юу. Зүгээр ингээд том зургаар ингээд харахад. Надад юу нэг илүү ингээд гоё цаашаа хахад улам илүү юм сонирхолтой өдөө хүртэл явуулж байгаа гэхэлэр тэр нэг миний урд нэг дутуугийн нэг мэдрэмж байдаг гэсэн юм аа гэдэг. Нэг юм ингээд асуудал тулгуур нэг цаатлын учир шалтгаан нь юусоо олдохгүй яагаад гэдэг нэг асуулт. Сургалтанд нь орж ирээд одоо ямар өөрчлөлт аваад байна гэхлээр нөгөө нэг юмыг нэг жоох олон талаас нь хардаг. Олон талаас нь харна гэдэг маань нөгөө одоо жоохон ухамсарлаад байна шүү дээ. За жишээ нэг хоёр хүн хоорондоо нэг юмны талаар маргалдлаа гэхэд тэр хоёр хүний хооронд хоёулынх нь зөв байдаг. Арай өөр өнцгөөс л хардсан байдаг. Тэрнийг хоёр талаас нь харах уу, гурван талаас нь харах уу, эсвэл бүр 10 талаас нь харах юм бол тэр чинь өөрөө маш нарийн зүйл. Тэгээд ойлголцчихл асуудал байгаад. Тэгтэл хоёр хүн хоорондоо маргалтж явах үед харсан одоо эндээс харж байгаа би энэ гурвалжин өнцгийг нөгөө талаас нь харж хахад дээрээс нь доороос нь харц өнцгөөсөө яриад ингээ маргалтаад байдаг жишээ нь. Тэгэхэд бол тэр хоёр хүн одоо би ингээ сургалтанд суусны дараа чинь бол энэ хүний харж байгаа өнцг юм байна. Би энэ талаас нь харцсан юм байна. Тэгвэл энэ хүн энэ талаас нь харж байгаа. Эсвэл би энэ нэг төрсийг би нэг тал талаас нь харчээ. Тэгэхэд би тэрнийг ойлгоно, нөгөө хүнийг ойлгоно. Өөрхөн зөвг мэднэ, тэр хүний зөвг мэднэ. Ингээд ингээ олон талаас нь харах юм суралцж байгаа да миний сургалтанд одоо ингээд сууж авсан юм бол энэ байна. Анх одоо суралцаал явчих. Анх энэ сургалтанд одоо орж ирэхээс өмнө нэг тийм хүлээлт байгаа шүү дээ тий.
тийм сурчлагын дээр нь байсан ч нэг өгүүлбэр ч юм уу тий. Нэг энэ сургалтанд ороод ийм мэдх юм байна гэд харин энэ сургалтанд ороод яг сурахад зөрүү юу нэг хэрэг гарсан бэ? Яг хүлээцтэй нийцсэн үү? Юугаар өөрөөсөн бэ? Сая би нөгөө хэлсэн шүү дээ. Нэг жоох ид шид гэл ингээл юмнууд нь илүү ингээд дэлгэтэйгээр ингээд сонирхсон орж ирсэн тий. Тэрнийхэн би учрыг олсон. Тэр нь одоо яагаад ингэж юм бэ гэдэг. Тэгээ бас ингэ тиймэрхүү байдалтай ингээд бас янз бүрийн ид юм их хүлээсэн л тээ. Тэгсэн чинь тийм байдаг юм байна. Зүгээр чиний одоо яг байгаа чи яг одоо юу хийж байгаа чинь өөрөө ид шид юм байна. Тэр ид шид бүтээж байгаагийн тэр нэг тий нэг жин юм байна, нэг гисэн юм байна. Би яг одоодоо байгаад, яг одоодоо төвлөрөөд, одоо юу хийж байгаа дээрээ тэрнийг маш сайнаар хийгээ явж хахад тэр олон цаг хугацаа тэр алхмуудын чинь үр дагавар өөр ичт юм байна гэдэг одоо жоохон ухамсарч эхэлж байгаа юм. Энэ сургалт маань тэгээд ер нь эхнээс нь хүний сэтгэлийн савыг бэлэн болгоо тий. Сэтгэл санааг нь одоо өргөж өгч жагаад гүн бохирдлыг одоо цэвэрлж өгч жагаад бүр нэг углуур гар нэг суулгах гэж ярьдаг шүү дээ тий. Ингээ бүр фундамент гоё бэлдэж өгч жагаад ингэж гоё ингээ соолгож өгдөг ер нь бус сургалтаас хамаагүй илүү гэж би бол дүгнэж байгаа. Энэ манай бодлын эзэн сургалт маань болохоор ерөөсөө эхлээд хүнийг нөгөө эхлээд чи яг ямар зорилготой ирсэн чи яг юу гэж ирсэн тийм амьдрал дээр тий. Тэрнийг ингээд ерөнхийдөө хийлээд өгдөг. Бас хүн чинь зорилго байгаа шүү дээ тий. Амьдрал. Тэр зорилго нь хэлээд томоор харуулчингууд нөгөө миний амьдрал дээр нөгөө нэг жижигнэр харчаал нөгөөтгөндөө хавтаад ингээд явжсэн тэр асуудлыг бол томоор харчглаар тэрнээс гаргалгаануу тий. Ядчил ухамсараа ингээд тэлцэн тохиолдол тэр асуудлууд бас амархан гарчмаар юм бай гэдэг юм надад бүр ингээд сургалтанд суугаа явж хад бол гарч ирсэн байна. Одоо бол би бас адилхан суралцаал явж байна. Гэхдээ өмнө нь суугаагүй Гамбат одоо ингээд суучаад одоо ингээд тантай ярилцж байгаа хоёр хүнийг би ялгаа нь юу вэ гэж хэлэх юм бол одоо би маш тайван байна. Урд нь бол тийм яарсан, адгсан, ууралсан тий нэг юм хүн байлаа. Одоо бол юмыг ингээд нэг жоох ингээд тайван хүлээж авдаг, тайвнаар хардаг болчих. Бид нар ингээл одоо ажил амьдрал дээр мэдээж ажиллаа хийгээл ингээл явж илаа. Тэгт чинь нөгөө өрсөлдөөн их. За ажил амьдрал дээр гарсан ч яг тэр одоо тэр бүр хүүхэд наснаас л өрсөлдөөн гэдэг юм бий боллоо шүү дээ. Тэгжил он сургуул тэд чагслаа хийгдэж чагслаа гэж дандаа өрсөлдүүлдэг. Өрсөлдүүлж байгаа юм болгон тэнд бухимдал нөгөө стресс үүсчихэд тэнгүүтээ тэр чинь нөгөө хоорондын хүүхдүүдийн хооронд нөгөө ивэн нэгдэл гэдэг юм байхгүй болгож идэг. Тэгээ сургууль төгсөөд гарангуут нь оюутан болсон хойно яг адилхан улс төрд байгаа нөхдүүд тэндээс чинь хүмүүс чинь сургуулаа төгсөөд улс төрд орно. Улс төрд орсон хүмүүс тэр нэг хэдэн хүмүүс чинь хоорондоо хил амаа олцохгүй эвлэлд нэгдэхгүй Монгол улсынхаа төлөө тэгээ эрх шигний төлөө биш. Яг өөрсдийн нөгөө амиж үзэл нөгөө дүнгийн төлөө ганцаараа зүтгэж ийсэн юм чинь том болоод одоо оюутан дээр ч ажил дээр ч бүх юм дээр нөлөөж гардаг. Тэр яг л өөрийгөө бодсон амиж үзэл яваад шүү дээ. Тэгэхгүй одоо энэ сургалтын систем эднэрийг бол одоо өөрчлөх цаг нь болжлоо байх юм манай энэ тий эрдэмтэн профессорууд одоо тэр тал дээр ажиллах байх гэж бодож байгаа. Хүүхдүүдийг өрсөлдөөнгөө одоо нэг арай нэг өөр нэг нийгэм бүтгэж шүү дээ тий. Хүүхдийг яг өөрөөр нь яг өөрхөн сонирхсан юмар явуулах талаар одоо их ярилцлага болцсон байна л да. Одоо энэ хүмүүсийг хүүхдч гэлтгүй ер нь том хүмүүс их мэдээлэл ер нь аваад одоо маш мэдлэгтэй болж байна. Сайн байна гэдэг нэг талаар сайн. Тэгээ тэр маань эсэргээр одоо энэ дадал ертөнцид ирж идэх бас тэр маань өөрөө бас тэр нь бас сул тал болоод байгаа тий. Хүн мэдээлэл зэгцэлж цэвэрлжиж тэгжиж нөгөө бэлэг талын яг жинхэнэ үнэн цэвэр тэр мэдлэгүүд тусганд орж ирдэг гэж би ойлгоод байгаа. Тийм. Одоо юу гэдэг нөгөө тэгэх ёстой, ингэх ёстой, тийм байдаг, ийм байдаг гэдэг юмнуудыг бид нар одоо ингээд сураад, суралцаад амьдралтаа хэрэгжүүлээд ингээ хүрээдэрлээ шүү дээ. Тэгэхэд яг өөрлөгөө ороод, өөрийнхөө дотоод ертөнц рүү ороод тэр авьяас чадамжуудаа нээхэд тэднэр нь угаасаа нөгөө гацаа болчдөг.
гэсэн үг. Тэгэхээр тэд нэр ерөнхийдөө хэрэггүй ширхтээ арга амьдрал дээр нь хэрэгтэй. Тиймд баригдахгүйгээр далд ертөнц рүүгээ ороод дотоод руугаа ороод юмд барьцаглахдахгүйгээр сэтгэлгээ тэр нь өөрөө далд ертөнц рүү орох нэг гол түлхүүр байгаад идэх байхгүй. Тэр урд нь сурж байсан тэр их сургууль мургуул одоо юу гэдэг мэдлэг мэдээллүүд бол яг байдгаараа байна. Тэрнийг бол зүгээр ингээд шууд үгүйсгэжээгүй те хаачаагүй. Тэд нар бол угаасаа хүний амьдрал дээр байгаа тэрнийг хэрэглэнэ. Яг зүгээр ингээд далд ертөнц рүү ороод тэр авьяас чадвар чадамжуудаа нээхэд тэднэр нь нөгөө сайн нөгөө гацаа болдог гэж хэллээ шүү дээ. Тэд нарыг ерөнхийдөө тархиа унтраагаад тэгээд тэр дотор байгаа тэр өөрийнхөө тэр дуу хоолойг тэр дотоод руугаа орж ирж байгаа тэр өнгөж тэр юмнуудыг барьж авах тэд нар саад болдог гэдэг нь бол. Ер нь би энэ нөгөө сургалтанд анх суугаад эхний өдрөө суугаад ер нь бодсон байхгүй яг хичээлээ тараад би одоо багш нарыгаа ямар доогуур нэлж ирсэн бэ гэх те. Энэ сургалтаас би ямар жижиг юм хараад ороод ирсэн бэ. Юм чин ийм том юм байдаг юм шүү дээ. Би өөрийгөө хайцглаад таны хэл дээр нөгөө өөртөө ингээд саад үсгэцэн те. Тийм. Хязгаарлалт тогтоогод ингээд жижигэр сэтгэхэд ямар жижигхэн байсан юм бэ байдаг юм байна гэд өөрийгөө аюух анзаарт юм байлээ. Эхний өдрөөсөө тэгээ гадуур гараа явахад л хүмүүс хүртэл одоо маргалж байгаа хараад их л жижиг юм асуулж ингээд ерөөсө жүжиглээд байгаа юм шиг те. Юмыг аюух далаацтай бүр томоор хараад эхэлт юм байлээ. Тэгж мэдрэгдсэн. Тэгэхээр бүр гоё тайвширч байгаа хэвээр. Юмд автна гэдэг чинь өөрөө яг тэр хэмжээстэй л байгаад байгаа учраас яг тэр хүнтэйгээ зуралдаад шүү дээ. Тэгэхгүй нэг жоохон ухамсараа дэвшлүүлэгч байх те нэг жоохон том өргөн цар хүрээтэйгээр ингээд хөндлөнгөөс өөрийгөө ингээд ажиглахад зүгээр л нэг те үеийн биш те энэ талаас нь ч яриад байгаа юм би энэ талаас нь яриад байгаа юм тэгвэл хоёулаа ингэчи гэдэг одоо нэг арга зам байгаад шүү дээ. Тэрнийг ингээд жоохон өөрийгөө хажуу талаас жоохон томоор харчхад тэр асуудалд тэгж бухимдаж уурлаад ах шаардлагагүй болчдөг. Тэгээд явал дээр үедээ бол хүмүүс чинь нөгөө ухамсарт хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо болохоор тэр ухамсараа те ингээд яг тэрүүнд автаад байгаа болохоор тэр ухамсараа ашиглаж чадахгүй байгаа. Тэрүүнд автахгүй байхын тулд яг гэхээр өөрийгөө жоохон хөндлөнгөөс буюу арай жоохон томоор ингээ хараад энэ хандж байгаа тэр асуудлаа жоохон томоор харж хатлуулна болчиход байгаа байхгүй. Тэгэхээр л тэр нэг мэдрэмжэндээ автаад байгаа тэр нэг зуралдаад байгаа юмнасаа хөндлөнгөөс нь харчаад тэрнээс гарч чадах юм байна. Гэдэг юм дээр суралцсан л да. Тэгээд хүмүүс эрхэм зорилгоо одоо яг мэдж байгаа те. Энэ хороо дэлхий дээр яг те одоо би гэдэг хүн ямар ажил хийх гэж ирсэн юм бэ те ямар өгдөлттэй юм бэ те тэрийг бас мэдээд ирэхээр хүн чинь бас ер нь яг нэг дээр байгаа өөрийнхөө үндсэн зорилгоо харчаар цааш дээр нь явах зам бүр нөгөө тодорхой хичээр илүү ялалсан те тэр нь ямар цамаар яаж явах байгаа өөрөө ингээд мэдчихдэг юм байна гэж ойлгож байгаа. Ихэнх хүмүүс хүүхдүүд одоо те одоо мэрэгчлээ сонгохдоо ч юм уу амьдрал дээр явахдаа ихэнх нь аав ээжийнхээ үгээр те за юм болно тийм болно гэд аав ээжийн заавраар явдаг. Тэгээд нэг оюутан болоод нэг сургуулиа сонгоод оронгуудаа дараа нь тэрнийг их олон залуучууд хайдаг. За дараа нь төгснөхийн дараа эсвэл тэрүүндээ их дургу байдаг юм асуудлууд байдаг. Тэр зөвлөж байгаа эцэг эхчүүд маань өөрсдөө бас л яг тиймээр явцсан хүмүүс байгаад байдаг. Яг хүүхдийн өөрийнх нь тэр хүсэл сонирхол, өөрийнх нь тэр чадвар чадамж нь юу вэ гэдэг дээр төдийлөн сайн анзаараагүй. Зүгээр ийм мэрэгчлээ болчих юм бол мөнгө сайн олох юм байна. Эсвэл ийм мэрэгчлээ болох юм бол өөрийнх нь нэр хүнд. Эсвэл нэг аав ээж өөрсдийнх нь эрхэлжсэн ажлын халамж заалгаа гэд 9 шидийн нэг өөртөөгөө хам отолсон янз янз юмнаас болж хүүхдтэй шийдвэр гаргадаг юм байна л та. Тэгэхэд дээр үед монголчууд яаж исэн бэ гэхлээр нэг 7 насны шинжээ мэнжээ гэдэг юмнууд хийдэг байж энэ хүүхд юу н ямар зан характертай яадаг хүүхд 14 наснд нь ахаад нэг шинждэг байж энэ хүүхдтэй тэгвэл ямар ур чадварууд нэмэгдчихв. Яад юм байна. Дүр суурьтай юм уу хөдөлгөөнтэй юм уу гэд ингээд 9 шидээр ингээд шинжээд гаргаж шít. За 14 наснаас нь хойш тэр хүүхдийг болохоор за энэ хүүхдийг тэгвэл яг энэ дээрээ сайн чи энэ чиглэлээр нь явуулъя гэдэг юм гаргадаг байж.
Тэгэхэд одоо бол ерөөсөө тийм ч байхгүй хүүхдүүдэд анзаарж байгаа харж байгаа ч юм байхгүй зүгээр ажил гэр нэг хоногтоол нэг хүүхдүүдтэйгээ нэг уулзаал тэгэл нэг хүүхдүүдээ нэг багшаас нэг асуугаал тэгээд ингээл явж байгаа юм амьдрал бол харагдаад байна л да. Бүх гэр бүлийг бол тийм гэсэнгүй л дээ тий. Тэгээ сүүлийн үед хүүхдүүдийн бас их тестүүд гарсан байна тий. Яг ямар зан характертай, ер нь ямар мэрэгчлэлтэй болвол энэ хүүхдэд илүү зохих вэ гэх тий. Шинжлэх ухаанаар үндэслэсэн. Гэтэ түүнээс гадна одоо энэ хүүхдүүд чинь өөрийнх нь чадвар чадамж нь одоо яг тэр зүйл дээр илүү сайн байгааг нь гаргаад ирчихсэн. Тэр яг зөв. Тэгээд түүнээс илүүгээр бэлэг талтаа арай нэг өөр чадвар чадамжтай тий. Тэр нь бол тест дээр нэг гаргаж ирж чадахгүй шүү дээ тий. Гаргаж чадахгүй тий. Шинжлэх ухаан ч өөрөө бас тэм төгсдөл биш шүү дээ. Үнэхээр эмч болох хүүхдэлтэй мундаг хүүхдэж болно. Гэтэ яг нөгөө бэлэг талаасаа энэ хорвоо дэлхий дээр ирэхтэй бүр нэг өөр одоо үйл хийх ёстой өөр байж бас болох байгаа юм тий. Тэрийг нь одоо энэ сургалтын дээр илүү тодлож тэрийг гаргаж өгч байгаагаар бас давуу тал байгаа гэж болгодог. Тийм сургалтанд орж ирээд яг хүлж яг өөр лүгээ ороод өөр дээрээ байгаад эхлэхээр би чинь ийм хүн юм биш үү гэдэг маяг ерөөдөө олж таниад идэх хөөх. Өөр гадагшаа хандаад за би гэд өөрийгөө тодорхойлж байгаа юм болохоор би сургалтанд одоо юу гэдэг нэг сургуульд сураад тийм ажил хийгээ тэрүүгээр бол тэр хүнийг бол тодорхойлох аргагүй юм бэл. Жишээ нь миний хувьд би бол одоо тэ ингээд ажил амьдрал дээр ингээ гараад ингээ явж байна. Тэгэхэд би өөрийгөө ингээ тодорхойлох гэдэг тодорхойлж чадахгүй байсан миний хувьд бол. Тэгээ сургалтандаа орж ирээд ингээ сураад ингээ явж яхад дотоод руу ингээд яг өөр төгөө ингээ байсан цаг хугацаанд бол за би чинь ийм хүн юм биш үү гэдгийг мэдчих авч байгаа. За одоо та энэ сургалтыг сонирхож байгаа хүмүүст хандаад ер нь ямар үг хэлхийг хүсэж байна? Тэ нөгөө хоёулаа түрүү ярьсан шүү дээ. Нэг хүн чинь нэг өөрийнхөө чадвар чадамжээ тэ 1-2% ашиглалтай байна. Бус нь бол тэ өөртлөгөө өнгөж тэр далд байгаа зүйлийг ил болгоход болгочих юм бол өөрийнх нь тэр авиас чадвар чадамжууд нь нэгддэм байна. Тэр нь далд бишээ зөвхөн өөрт ч юм байгаа гэдэг дээр бид нэр ерөнхийдөө сургалтанд одоо ингээд чиглүүлэг өгөө явж байна л да. Хоёр багшийн хамбар. Тэгээ одоо яг одоогийн нийгэмдэр болохоор одоо ч явахтай хүн тэгэл нөгөө нэг олон зуун жил ингээл нөгөө нэг бие хамгаалах тэ айдас хүчс одоо юу гэдэг тэ хоолоо олж идэх иймэрхүү юмнатаас болж ингээд яг өөрлөгөө анзаарахгүй бие хамгаалах нэг иймэрхүү юмд шилжиж явсараад идэг хүчтэй л байна. Тэгэхээр яг одоо тэгвэл тэр нэг дээр үеих шиг зөвхөн нэг агууд амьдраад амтнаас айх цаг биш тий. Бүх юм бүрэн боломжтой байна. Хоол унд нь илбэг дэлбэг байна. Мөнгө төгрөг нь илбэг байна. Ахын одоо анхдагч хэрэгцээгээ хангацсан байна. Мөнгө төгрөгтэй юм болцсон байна. Тэгвэл одоо яг өөртөө нэг жоо ажиллаад гаач. Өөрөө би хий юм бэ гэдгийг нэг итгэж. Танаас та одоо байгаагаас илүү тийм тэр одоо хин бэ те тэр өөрийгөө олж нэ шүү. Энэ юмдаа нэг жоохон цаг гаргаад өгөөч. Бүх аз жаргал тэр сайн сайхан юм чинь мөнгөнд байдгүй маа. Дотор талдлаа чинь асар их тэр баялаг одоо юу гэдэг те тэр аз жаргал эрх чөлөө ч юм байна. Энэ дээрээ нэг жоохон анхаарат өгөөч л гэж хэлмээр. Миний хувьд бас тэгж бодож байна л да. Одоо хүмүүс ч аюух завгүй энийг юм чинь те төгжрэл олон киногоо үзээл те. Харин завтай үед элдв янзын бодол тавтаал те. Тэгээ ерөөсө хором цаг мөч ерөөсө завгүй өнгөрөөд байна. Энэ сургалтанд би суусны дараа нь хүмүүсийг энэ цаг хугацаа хайрлаасаа нэг өдрийн өмнө 1 секундын өмнө ч гэсэн одоо энийг ухаарч мэдээсээ те тэр гогтойг тайлаасаа. Тэгсэн тохиолдолд хүн чинь яг цаашдаа амьдрал нь шал ондоо болоод те. Тэг юун дээр төвлөрөх гэд чадвар чадамжууд нь өөрөө ингэ нэгдэх энэ том бэлгийг хүлээж авах тэр сайхан цаг үе одоо олон байгаад байна. Тэгэхээр л энэ сургалтыг яалчгүй зориод ирэх гэж би бол хүсэж байна. Тэгээд орж ирэх одоо сургалтыг сонирхож орж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд миний зүгээс одоо нэг
Одоо энэ хүмүүс ингээд их завгүй ингээд юмд яарсан, тэгээ бие биентэйгээ өрсөлдсөн ч юм уу те ингээд нэг завгүй амьдраад байна л та. Юуны төлөө өрсөлдөөд, юуны төлөө ингээ яарад байгаа юм бэ? Тэ? Зүгээр өөр дээрээ нэг сайхан төвлөрөөд ингээд гэх юм бол ямар ч яарах шалтгаан байлгаа. Яг хийх ёстой юм хийх юм байна. Гэдэг нь юунаас болох вэ гэхээр дэлхийд одоо 8 тэрбум хүн байлаа гэж үзэхэд ерөөсөө цор ганц хүн нь та тий. Яг ямар өгөгдөлтэй, ямар зорилготой ирсэн тэрнийг хайх гэж олгож ирсэн байгаа шүү дээ. Тэрнийхээ талаар бусд шиг биш яг өөршгөө байгаад өгөөч л гэдэг. Би одоо өөртөө чи адилхан тий ажил амьдралаар амьдрах гал эсвэл өөрөө нэг гоё машин унтсан байх юм би заавал юм машин унах гад ч юм уу тий. Эсвэл нэг хүмүүс ингээд ингүүл ажиргалтай гадагшаа явахад ажиргалтай гэдэг. Ажиргал ингээд эрхчлөөг айсан битээ гадагшаа хайлтаа. Яг өөр дөрөө байгаад өөрийнхөө тэр ажиргалтай болох зүйлийг олж нэгээч л гэж хэлмээр байна да. За өнөөдөр бидэнтэй энэ сайхан яриаг өрнүүлсэн. Гамад багштай маш их баярлалаа. За баярлалаа.